За эхлэх. За эхлэе. За байцгаана үзэгчтэй. Манай энэ удаагийн дугаараар Балтан дөрчтэй өмнө хүрэлцэн ирсэн байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Балтан дөрч идэг. За Архангай аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хүүхдийн оролцсон хариуцсан мэрэгчлэлтэн за мөн STEAM Hub төвийн сургууч хөшөөр явдаг. Чулууц сум гаралтай. За яагаад аймгийн төвтэй ажиллаад байгаа юм бэ? Чулууц сум руугаа яагаад? Би өөрөө ер нь бүр багаас эхлэл Архангай аймгийн төвдөө 3 дугаар хэлийг төгсөөд тэгээд оюутан болоод оюутан болохдоо би Архангай аймгийн багшийн сургууль Монгол хэл орон зохиолын багшаар оюутан болоод тэгээд оюутан болж төгсөөд шууд Архангай аймагта би айлын ганц хөхөд ээж юу намайг ийш тийш хоол явуулах дурггүй. Угаасаа энд дээр байжээгээд хажууд нь байж болох гэсэн санаа намайг тийм шүү. Архангай аймагта ихнэр хүүхэдтэй болоод тэгээд одоо бэлгийн байран дээр гараад тэгээд сайхан амьдарч байна. Мэдээ үзэх гэлээ. Арангай сарн дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээллийг бид хүргэх болно. Өдөө орон нутгийн Монгол улстай болж байгаа процессуудыг та бүхэндээ цаг албагаар хүргэх нь манай нэвтрүүлгийн зорилго юм. Weekly show 7 хоног болгон тогтмол явуулахаар би хичээж ажиллах болно. Надад асуулт байна. Харин та хэлнэ үү? STEAM Hub гэхэлэр бас нэг арангад сонсогдож байгаагүй нэг юм. Тий. Төрөлх үү одоо сургалт гэх үү. Энэ талаар бас тайлбар манай үзэгчд. STEAM гэдэг үл ерөнхийдөө хүүхдүүдийн одоо яг одооны хүүхдүүдийн яг нэг сэтгэх хөө, нас хөөс зориулсан одоо шиг кодчлол тий одоо ийм лего буюу робот угсралт. Тий хүүхдүүд одоо багаас эхлээд өдөр нэг робот угсарч чаад нөгөөдгийнхөө кодыг компьютер дээр сууж байгаа өөрсдөө бичдэг. Тий одоо дуртай дууг нь гаргадаг. За дуртай хөдөлгөөнд оруулдаг. Одоо би нэг машин робот угсарлаа гэхэд нөгөө роботоо нэг 5 секунд урагш нь явуулах, 3 секунд зүүн тийш нэргүүлэх. Тэгээ сигнал дуурах, гэрэлнүүдийг хасах. Нэг иймэрхүү төрлийн сургалт байна. За мөн STEAM Hub төвд маань бас дроны сургалт байна. Жижиг хүүхдийн сургалтын дрон. Том хүн сургалт байна. Манай сургалтын төвд маань ерөөдөө 6-аас 14 насны хязгаартай байгаа. Тий, тэгээд хүүхдүүд одоо нэг миний одоо юу хийдэг хүн болох юм бэ хүүхдээс. Би гримикс шиг хүн болно. Би чайми шиг хүн болно гэдэг. Одоо нэг ютубер, инфлюенсер иймэрхүү хүн болохыг хүүхдүүд аягүй их боддог болсон. Одоо хүүхдүүд юу үзэж байна? Утас үзэж байна. Тий, сошиал хэрэгцээ. Facebook, YouTube биднээр заалахгүй. Өөрсдөө угаасаа тэр болгоныг мэдчихэ. Бидний аав ээж бараг бидний хүүхдүүдээс асууж байгаа байхгүй. Тий, тэгэхээр л ерөнхийдөө хүүхдүүд одоо бүр багаас нэхлээ тэр техник сэтгэлгээнүүдийн суулгаад авах хэрэгтэй. Тий. Одоо хүүхдүүд одоо ингэдэр уцаараа гэдэр уцыг бүрийн эзэмсчлээ шүү дээ. Тэгэхээр одоо дарааныхаа апдейт болыг хоёрыг оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Монгол хэл орон зохиолын багш гэхэлэр маш их юм алтаатай бичдэг болсон. Энэ дэр одоо багш хүний хувьд одоо цээж хүүхдүүдээр хийлэн хүүхдүүдээр амантраг өсөглөө бичээд бити амантраг өсөглөө бичээд тэгэхээр алтаатай бичдэг. Хүүхдүүд яг нэг өөрийнх нь буудлаараа биччихдэг. Тэгэхээр бас алтаатай бичих бас тохиолдод бас гараад байдаг. Төрийн албар хос бичигтэй болчихлоо шүү дээ. Одоо ингээд 2025 оноос хос бичигтэй явна. Энэ дэр таны бодлоо. Энэ олон зөв. Олон зөв гэдэг. Тий. Миний бодол олон зөв. Хос бичгийг оруулж ирэх нь зөв. Чинь дэлхийд ганцхан босоо гэж байхгүй. Дэлхийд ганцхан босоо гэж. Бусад бичгнүүд хүний бие хилэмж шүү дээ тий. Хүн одоо ингээд одоо бусад бичгнүүдийг уншаад дандаа ингээд аргашин уншиж байдаг. Монгол бичгийг уншаад дандаа ингээд толгойг тохиж уншиж. Зөв гэж. Ер нь л энэ аахгүй. Хүн бичиг тий. Одоо шинэ титэм шилэг шүүд хийц. Бүгд яг л ингээд хүн шиг харагдав. Тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ өв соёлоо гэдэг нь байнга чашныг авч явах нь бидний өөрсдийн хэрэгцээ байхгүй. Монгол бичгийг бол ерөнхийдөө бүр одоо хос бичиг биш удаа ганцхан бүр ганц Монгол бичгээр бүр тийш дагнаа явах юм. Хэрвээ дагнуул юу болох вэ? Дагнуул за ямар ч ихний ээжинд бол яваач гэсэн хүмүүс л нэлээд төөрөгөлд орно. Тий. Одоо Монгол бичиг битгийл кириллээрээ зөв бичиж чадахгүй хүмүүс нэг л англи хэл, нэг л гадаад ярьсан хүмүүс шүү дээ. Манай хүмүүс утсаа хэрэглээ сурчлаа. YouTube үзээ сурчлаа. Тэгэхээр бүх контентууд өөрөө англи хэлээр байна. Манайхны яг одоо энэ соёл руу давталж байгаа тийм энэ бүх юм гадаад хэл дээр байгаа учраас хүмүүс 3 настайдаа англи хэлний 26 нас гэж хэлж шүү дээ. Тэгэхээр би нэг юм контентн дээр байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр таны бодол ямар юм бэ? Нэг л хэлбэр өсөөгдөд харагдаад байгаа байхгүй. Нэг л хэлбэр өгөө тийм. Би одоо ингээд гадаад хэрэг ярих юм бол би аюу кул тийм ч бодоод байгаа байхгүй. Гадаадаар тийм англиар, хятадаар, солонгосоор, японоор айгүй гоё ярьдаг учраас бол хамаагүй ингэж ярьж болно. Гэтэ ерөнхийдөө өөрийнхөө өв соёлоо ёс ажлаа алдахгүй байх хэрэгтэй. Монгол бичгээрээ бас ядтаа тийм мино чино тий апо ичи ядтаа энэ үгнүүд ядтаа уншдаг байх хэрэгтэй. Ядтаа. Уул энэ чинь яг бидний өөрсдийн үндэсний хэл шүү.
Үзнэ л. Хувийн хвшлүүдийн ерөнхийдөө би хувийн хвшлийг бас сонирхож үзсэн. Тэгсэн чинь татвар аяга хэцүү байдаг гэх хүмүүс тий бас ярьдаг. Тэр чанга. Тий. Яг нарангаад ингээд 19 сумаар тойрсон хүмүүс нэг талаар хоорох. Явж чадвал цаа манай сумны байдал. Яг ямар дүр зурагтай. Энэ нэг талаараа таны төрийн албаагчийн зүгээс сууж байгаа. Нөгөө талаараа залуу хүний нэг төр. Сууж байгаас. Эрдэнэ болгосон гэсэн үг. 19 сум. За ер нь л ингэдэг. Яг ингээд сумд очиод ажиллахаар сумын төвшингээс шалтгаална. Сумын төвшингээс шалтгаална. Үгүй нэг алсагдсан сумдууд байдаг шүү дээ. Алсагдсан сумдууд дээр очихоор яах вэ? Нэг сургалт хийж зарлана. Эцэгчүүд рүү, хүүхдүүд рүү нэг сургалт зарлана. Тэгэхээр ер нь малч дээр нь цуглах нь айгүй ховор. Тэгэд за хүүхдүүд яг ирнэ. Хүүхдүүд ирээд айгүй гоё идэвхтэй суудаг. Эцэгчүүд рүү чиглээд эцэгчүүд нэг жоохон ганц хоёр үг хэлжээ те. Эцэгчүүдийн оюун ухаанд нэг жоохон жижигхэн хөрөнгө оруулалт хийчих. Эцэгчүүд нугаас ирж суухгүй. 200 хүн ирээд суухад өсрээд нэг 60-70 хүн л ирж суудаг. Тухайн гэсэн сумдын тухайн ард ирэх. Хажаа өнцг нь арай өөр байгаад байгаа шүү. Тэгээ сайн сум нь яг. Тухайн сайн сумд бол тэгээд ирж олонтой. Бүрэлдэхүүн олонтой. Ер нь бидний хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дандаа зохион байгуулалт аягүй сайд. Зохион байгуулалт сайд гэдэг нь одоо нэг хүүхдүүдийн сургалтыг нэг хүн хариуцж аваад бүтэн дагаад юу. Эцгийн сургалтыг нэг хүн хариуцж аваад бүтэн дагаад явчихдаг. Залуу малчтад ихнэр болтойгоо байна. Дээрээс нь нөхөн хамын төвлөрөл ингэ багасаад байна. Одоо энэ хөдөө нутаг ингэ эзэнгүү боллоо гэх мэтлэн юм мэдээллүүд нийгэм дээр аягүй явж байна. Яг энэ үдэгдэх юм болоо. Энэ хөдөөний залуучуудад ихнэр болтохгүй нэг энэ бол аягүй том асуудал байна. Үнэ. Одоо манай одоо шилхэн надтай бүр ойрын нэлээдэн жишээ байна. Малчид яадаг вэ ихэр ард иргэд байна. Октоуда сургууль соёл гэдэг. Миний охин ийм мэрэгчлээ тоо тий. Октоодын мэрэгчлийн нийтшүүлгийг Улаанбаатар руу явуулдаг. Сургууль соёлын хөвгөө явуулдаг. Хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд яадаг хөвгөөтэй. Одоо би одоо ингэ эдэн л дараа өнгөрөөд энэ надаас хойш энэ 5 мал чи харах юм. Чи харна гэдэг. Нэг 2 3 дугаар ангиас нь хойш. Эсвэл нэг 9 10 дугаар ангиас нь хойш малдын шууд гаргацдаг. Тэгээд одоо тэр залуу мал дээр гарчлаа. Үе тэнгийн нэг охин Улаанбаатар явчлаа. Улаанбаатарт ч бол айгүй гоё тий. Хөл залуучууд гоё боловсралтай залуучуудыг очиод хараад сумдаа яваад очдаг. Нөгөө хөдөө мал дээр байсан залууны явахныг улаастай. Тэгээ малдаа явдаг. Ийм залуугаа. Тэгэхээр нөгөө залуу гэж угаасаа тоодгоо. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө залуучууд чинь ихнэр олдохгүй байна гэдэг гол шалтгаан ингэж хэлж байгаа байхгүй. Манай энэ залуучууд яг ингэжүүл яг ихнэртэй болох гэдэг гэсэн юм бодол байна. Би тэгтээ яг тэр зүйлийг л би угаасаа яг залуучууд яг ингэвэл ихнэртэй болох юм байна гэж яг тэг сайн тусаж сайн өөр бодож байгаа байхгүй. Боломжтой зүйл бас байгаа. Яавал ингэж байгаа шүү дээ. Одоо зарим хүмүүс одоо Улаанбаатарын төвлөрөл Улаанбаатарын натгаш айгүй их хүчлээ шүү дээ. Маш их хүчлээ шүү дээ. Одоо ингээл өвөл бид нар Улаанбаатарын утаа ямар бол төгжрөл ямар бол. Бид нэр өдөрт нэг ажил бүтээх гэж бид нар бүтэн өдөр жингээ явж шүү дээ. Тэгэхэд одоо ер тийм болохоор оюутан хүүхдүүд маань ерөөхдөө их сургуулаа төгсөөд ажлын байран дээр хөдөө орон нутгад их очдог болчих. Орон нутгад буцаад байж их очдог болчих. Тийм болохоор ерөөхдөө одоо залуучууд маань их нэртэй болох тиймэрхүү зүйл ер нь боломжтой нээлттэй болчих واخа. Хувь хүнийхээ талаас баг хоёул ярьсан шүү дээ. Шууд л ингээл төрийн алт явуулчихлаа. Тэгэхээр яг хувь хүний сонирхол бас юу вэ? Би бол ер нь өөрийг нэг жоохон загвайлах гэж хэлдэг. Тэгээ өөрийгөө загвайлах гэж хэлдэг. Ер нь альва зүйлийг ер нь шинээр сурч л байвал болоо. Би бол одоо за нэг фитнес явдаг. Хаяа нэг 7 хоногт нэг ганц 2 удаа та. Би мэрэгжлийн тамирчин биш. Мэрэгжлийн тамирчин болох гэж би зүтгэхгүй. Тэ? За тэр гоё би хаавал угсаа өнгөрчээ тэ. Ядтай ирүүл байвал болоо тэ. Тоглочдаг. Тэ? Болоод тоглох аяг болортой. Тэ? Тэгээд нэг ирүүлдэг шоо. Рубик шоо. Стресс аяг гоо тайлдаг. Яг ингээд төвлөрөнгөө суучдаг байхгүй. Рубик шоо биелүүлэхэр. Тийм болохоор аяг гоо яддаг. Компьютер юм уу? Бас утасны төрөл рүү би явсан. Аягүй сонирхолтой байдаг. Тэр болгоныхоо би хаанаас олж тэгвэл YouTube дээр суулж байна. YouTube гэдэг аягүй том багш гараад ирсэн шүү дээ. Одоо мэдхгүй зүйлээ бид нар YouTube дээрээс хайгаад олчих шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тэгэхээр ерөөхдөө нэг YouTube дээр нэг 3 цагийн хичээл хараа тий. За би өнөөдөр за жишээлбэл одоо компьютер одоо миний компьютер гацаатай. Яаж компьютер гацахгүй болох вэ тий? Ажлаа хийгээд ямар үйлдэлүүд хийх юм бол миний компьютер гацахгүй байх. Ядтаад тэр зүйлийг хараад суучвал амархгүй. Биний хүн рүү залгаад уцдаг. Миний компьютер гацаад энэ яах вэ? Ихгүй өөрөө шууд тэрийг хайждаг.
Тийм боломж байна. Өөрөө компьютероор форматлцдаг. Хэрэглэнийхээ бүх програмыг өөрөө суулгачдаг. Нэг компьютер гаслаа, компьютер онтрлаа. Жишээ би хүн рүү гүйчих бол миний нэг ялгаад өгөөч. Яарн шууд өөрөө хасаагаад цэцэлжүүл ам. Энэ таны сонирхол донд яг залуу хүн байна те. Сүүлийн үед одоо энэ бүр ингэ яг ингэ тахал шиг явж байгаа нэг юм байна л. Мөрөдөд тоглоо. Буюу одоо бет спорт одоо бет тавих. За мөн покер тоглох. Ч юм энэ тал дээр таны байр суурь ямар юм бэ? Та тоглолтгүй. Би бол ер нь тоглолтгүй. Яагаад тэгэхээр манай аав жирийн одоо ерөөдөө цагтдаг байсан. Миний хүн 3 зүйлээс л гоё. Миний хүн ариг тамиг бит хэрэг. Мөрөдөд тоглоо бит. Үсгийн 3 зүйлийг л надад цагтдаг. Би нэг тэр бетийг яг хүн амар аргаар хөнгө олдог байсан бол хүмүүс одоо ингэ хүн хатаа ажиллах ямар шаардлага байгаа. Тэ? Зүгээр гэртээ сайхан гівч жагаад бет тавиал покер тоглоод мөнгө олоод. Тэ? Тэгэл баяжаал амьдрын шүү дээ. Тэр ямар ч тийм боломж байхгүй байхгүй. Тооны хүүхдүүд яаж ийн аав ээж нь бараг гарын мөнгө халаасны мөнгө өдөрт бараг 5,000 өдөр өгч шүү дээ. Тэгээ нөгөө хүүхдүүд нь яаж ийн нөгөө дансандаа хийдэг. Данс гэдэг зүйл айгүй бол одоо айгүй гэдэг хүүхдүүд нээлттэй болцсон. Тэгэл нөгөө төгрөгөд нь 1000 төгрөг 5,000 төгрөгөөр бид сэнгэлээд нөгөө ширээнд нөгөө покерын ширээнд ороод тоглодог. Ерөнхийдөө мөрөдөд тоглоом гэдэг зүйл бол ерөнхийдөө хүнийг айгүй донтуулдаг. Хүний сонирхоод байгаа хүний дурлаад байгаа зүйлүүд угаасаа донтуулаад идэх байхгүй юу? Хүүхдүүдээс ингэ асуудаг. Та нар дэлгэцийн донтолтод орсон уу гэдэг. Үгүй гэдэг. Дэлгэцийн донтолтод ороогүй. За та нар бид нар өдөрт хэдэн цаг уцаараа оролдож байгаа гэж би ясан. 3 цаг, 4 цаг, 5 цаг гэх тийм. За тэгэл энэ бас донтолт. Покер, бит, мөрөд тоглоом бас бүгд мөн адил донтолт. Залуучууд өөрөө зөвлөд хэлэл. Залуучууд өөртөө хайртай байгаа чи. Тэ? Өөртөө хайртай байгаа чи. Гэр бүлтэй хайртай байгаа чи. Тэ? Миний сэтгэл амар байвал үр хөвгтийн сэтгэл амар. Тэ? Миний сэтгэл амар байвал үр хөвгтийн сэтгэл амар. Би одоо ингээл стресстэй л шаналалах юм бол миний тархлаа унаад байна. Хөвгтөж зоом. Би өвдөж зохоор намайг дагаад хэн шаналах вэ? Гэр бүлийнхэн маань шанална. Өөрөөгөө ирүүл бай. Тэ? Өөртөө альва зүйлийг наадгүй бай. Энэ хэрэггүйтэй гэсэн зүйлээс хол юу? Тэ? Тавтэрч тастай. Жинхэнэ хорвогийн хамаг хэмээг хам шимжирч байгаа шүү. Тэгэхээр одоо яг энэ амьдарч байгаа хоёлаа орчин Арангаа аймаг те. Таны хүүхдийн төсөн энэ Арангаа аймаг та ямар болоосоо гэж бас дотор боддөг юм бол. Арангаа бол амьдрахад бол аюу таатай. Хатах зэрэг. Юу вэ? Ирүүл агаар байна. Анч явахгүй гоё сайхан байгаль байна. Тэ? Гараал зам дээр төгчрээд стресстэй байх зүйл алга. Одоо өдөрт ингээл бүтэн Арангааг тойрвол хэдэн жил амжуулж болж байна. Орол. Тий, орол явчих шүү дээ. Улаанбаатар яаж өдөр төгс төгжиж асрах ганцхан ажил амжуулж шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо Арангаад одоо юу дутагдаад байна вэ гэхээр хүүхэд залуучуудын чөлөө цагаа өнгөрөөд газар дутагдаад. Баар зар одоо энэ караоке гэдэг нь нийтийн хооронд зүгээр хүүхэд залуучууд руу чиглэсэн иймэрхүү хүүхэд залуучуудын оюун ухаанд нь хөрөнгө оруулалт хийхээр иймэрхүү зүйлүүд нээх юм бол арай өхөн юм лоо. Хүүхдүүд ботмон сууж байгаа юм шиг үстэй. Яаж иж байгаа л тав дээр ямар ч юм ирсэн гэр бүл үү те хүүхдийн боловсрол руу чиглэсэн зүйлүүд байгаа юм л да. Тэгэхээр таны яг мөрөөдөл юу байт юм бол хөөний. За хүн болгоноос асуух юм ерөөдөө сайхан амьдрал гэж хэл. Нийгмийн бараа өөрөө гоё амьдрал гэж байхгүй. Хэд нийгэм гоё байна. Залуучуудын хандлага гоё байна. Мөрөөдөл гэдэг юм бол аймаг, улс орн байна. Дэлхийн давсан гарсан бүр. Аймаг нэгт орсон. Тийм гоё. Хөгжилтэй улс болж байгаа. Мөрөөдөлтэй. Тийм мөрөөдөлтэй. Тэгэх юм бол ард иргэдэнд дагаал. Маа нэг нэвтрүүлэг дээр явагдсан 3 асуулт. Миний асууд. Та бол яг ингээл өөрөө л ингээл явал орчлаа л та. Ингээл урсгал ус лугаа итлээ. Явал орчлаа. Тэр та Арангаа аймгийн засаг дарга байсан бол яг одоо аюу юу? Энэ нэг яг фантаст шүү тийм. Зүгээр яг байсан бол та юу хийсэн бэ? Би түрүү ярьсан шүү дээ. Хүүхэд залуучуудын нэг тий. За ордон гэж болно. Тий. Хүүхэд залуучуудын гоё ордон. Ийгүү гоё. Төлөвлөлттэй орчинтай. Төлөвлөлттэй. Хоёрт хүүхэд залуучуудын парк, гэр бүлийн парк. 100 бид нар яаж чинь? 100 боллоо амралтын өдөр хүүхдүүд аваад булуулын баруун зүүн суугаад урд тамирын гол орж байгаа.
аймаг дотроо үзэж чаар гэр бүлийнхэн гоё алхаж чаар оройны цагийг өнгөрөөж гоё тийм парк байгаа юу? Байхгүй байхгүй юу? Тэр гоё паркийг гоёлох хэрэгтэй. Яаж ийх нь бас юм биш. Аха. Тавд зүрийн гоё юм эрэг төсөөллийн тухай л ярьж байгаа. Хүмүүс энэ хоёлаа ингэж бариад хитэн дөрөг ороод тэрийн чир шийдэд. Энэ бол нэг юм сан биш. Тэгвэл та аймгийн хэмжээнд бол ийм юм хийх юм байна. Тэгвэл та Монгол улсын ерөнхий сайд байсан бол юу гэсэн бэ? За нааш яста бодож байгаа гэсэн үг шүү. Ерөнхий сайд байсан болов. Ерөнхий сайд байсан бол ер нь тэгэл ажлын байрал ер нь тий. Одоо хүмүүст одоо юу болох юм чинь ажлын байрал болох гэж байгаа юм. Ажил хөдлөөс болж хүмүүс яаж байна? Архитэж байна. Одоо хүүхдийнхаа нэг 100 сая төгрөгөөр өндөрч байгаа юм хүмүүс зөндөө. Гаднаас ажилчид авах биш. Тэ? Одоо Улаанбаатар цаашилтуудад байрлах дээр хятад зөндөө ажиллаж байна. Улаанбаатар ороод хаад уусаа хаа сайгүй Вьетнам засрах юм байна. Яагаад тэр чинь нэг гулам дайрах гэж байгаа залуу хүйтэн татаад би чи энэ дотор ингэдэггүй байрал. Энэ дотор ингэ амьдр. Миний хажууд байна. Дагуул юм гэж болохгүй. Манай монголчууд өөрсдөө аюу нэг бур хандлага байдаг. Монгол хүн аюу залхуу гэдэг. Би халамж ингэж ихсэн юм чи хүмүүс залхуурахгүй гэдэг яах юм. Халамж бүр та нар зүгээр дээш амаагаа дээш хараа гэвчи бид нар амруу чинь хоол ичи угаасаа л тэр байгаа байхгүй. Амар сэтгэлтэй. Тий. Энэ их уртын сэдв бол. Тий. Тэгэхээр та бол ерөнхий сайдаас бол халамжийг зогсоох юм байна. Халамжийг зогсоох. Халамжийг бол наам зогсоож болохгүй. Тий. Гэхдээ ерөнхийдөө халамж гэдэг зүйл чинь юу байхгүй? Бүр нэг гайгүй амьдралтай тий. Ерөн боломжийн дундаж амьдралтай өрхөөж халамжийн аваад яваад байна шүү дээ. Хөгт юм гэж явж байгаа шүү дээ. Тий. За тэгэхээр тэрнээс гадна хүнсний толгоомолоо гэдэг зүйл шүү дээ тий. Энэ болгон шууд яг төнөдөө болж байгаа юм. Тэг шууд болжул яа тийм бол. Болохоор юу нь болохгүй. Болж болохгүй дээ ястэр чачаа. Яа. Тий. Би таньс яг сэдвийн өмнө жоохон хуцтолч тий. Аха. Миний бодлоо шүү. Зарилдад бүлэг гэдэг байгаа энэ хэцүү амьдарч байгаа амьдралын тий асуудалтай. Ийм хүмүүс яагаад халамж өгд юм бол гэхлээр миний л бодол шүү. Энэ наад хэцүү байлаас гарааг халамжлаад байгаа. Тий, наад хэцүү байлаас гарааг яагаад улам нэмэгдээд байгаа. Чи гардгүй юм уу? Наад шин зүг байхгүй юу? Яг голоонаас асуучлаа. Хүмүүс нэг халамж нэмээд байна. Нөгөөдөл чинь ажил хийхгүй мөнгө авч амьдарч болоод байна гэд ажлаа хийгээ болждаг. Ажлаа хийгээ болоо гэртээ зүгээр сууж байгаа юм юу хийх вэ? Гадуур дур димэт хийнэ. Гадуур дур димэт хийнэхээр яах вэ? Болж бүтггүй хүмүүсээ найзлаа. Тэгээ арих дарсанд орно. Би арих дарсанд орсон гэр бүл яах вэ? Салан сарна. Хүүхэд өнч. Тэгэл ядорл. Хоёулынх нь үндих хөө. Яг гац. Имзгэлдэг зүйлтэй миний. Ингээ гоё шүү дээ. Яг ингээ имзгэлдэг зүйл годог л Улаанбаатар чоол, долоон буудал, толгой, баян шуур ингээ яваад. Замын ингээл хажууд хүүхд жохон ус ингээл 6 л ах настай. Тийм хөхтэй дагуулсан. Аав ээж нэгэл замын хажууд тасраа унцаа автобуснаа буудлаа тасраад хөхөө хүүтэнд. Тэгэл хүүхд нь уйлцсан ганц самцтай тийм дүр зураг зөндөө. Хараад би яг өөрөө нэг ийм хүүхэд гэр бүлийн орчинд өөр ажиллах хүн болохоор тийг хараа министр аягүй илэрдэг. Амьдрал гэдэг тоглоом биш байхгүй. Шүү дээ. Хавархан. Тий, эрэгтэй эмэгтэй хоёр уулзаал шууд амьдрал зохионоос асуулт байхгүй. Таны хэл дээр л боловсролын асуудал. Тий. Ажлын байрыг л бүрэн бий болгоно. Ажлын байр. Тий, зөвхөн ард хэрэгтэй. Ажлын байртай болцсон хүмүүс яг амжиргааны өвчин шал үүсэж Монголд хэрэглээний бид нар өдөртний хэрэглээний зүйл тий аюу үнэтэй байна. За үнэтэй байгаа дагаад цалин өндөрөөс бол хамаалах. Тий. Цалин баг эсвэл хэрэглээний зүйлүүд аюу үнэтэй. Тэгэхээр яг одооны залуучууд гадаад руу гараад өндөр цалинтай ажиллал болсон. Сар зүтгэж 2 сая төгрөг авдаг. Тэгээд нөгөө нь тэр сарынхаа хэрэглээ зээл хамгийн гоё явчихна. Тэгээд яг дараа сараас эхлээл мөнгөгүй. Дахиад мөнгөгүй тий. Хоригдлох боломж бас байхгүй. Дараа сараас нь яг ахаал мөнгөгүй. Тэгээд ахаал зээл тавина, үр зээлтэй явж эхэлнэ шүү дээ. Тэгээд дараа сарын цалин буулаа ахаал зээл рүү явчих. Ахаал энэ нөхгүй. Амар юм. Нэрээ ч амар ч юмтэйс тэр хөрөх юм даа. Тий. За сүүлийн асуулт. Тэгээ
хүн сэдвүүд асууж шүү. Хүн чи айлс алж ийна. Халуу шүү бас. Хамгийн сүүлийн асуулт. Монгол улсын ерөнхийлөгч байсан. Яг одоо цаг үед юу хийх вэ? Наадах чи. Ямар бачим асуулт гэдэг шиг. Яг энэ нэг одоо 3 асуулт асуултсан юм чинь танд бас нэг өөрийнхөө нөгөө боддог үг бас нэг хэлчихэ тэ. Манайхан шүүмжлээд байдаг. Мөнгө болохгүй байгаад байна гэж ярьдаг. Тэ? Энд ч дарга ингээд байна. Тэр ч ингээд байна. Энд ч ингэсэн бол энэ ч ингээд ингээл шүүмжилж болоод байна. Яг нөгөө нэг энэ хүмүүсийн байр суурь дээр өөрийгөө тавиад нэг харахаар юу бодох вэ гэхээр ер нь их хорхон мод. Тэ? Хэрвээ тэр хүн байгаад ийм шийдвэр гаргацсан бол би байгаад ийм шийдвэр гаргацсан бол гэж өөрснөө нэг тавьж үзвэл ганц удаач гэсэн тий. Байгалийн баялгаа. Байгалийн мэрийг зөвхөн ард иргэдний үр шимийг хүртэ. Хийгээл тий. Мураа гэлсүүлчихсэн амар. Гадаашаа зөнд байгаа чинь. Тий. Тэгээд одоо цаат ингээд сурдаг. Хоёлаа гэдэг. Тэгтээ хоёул ямар амар том ярьж байна тий. Гоё л байсан. Надад л гоё. Тэгтээ үнэн л шүү дээ. яг л ингээл өөрийнхөө ингээд хувийн хувийнхаа бодол яг л би яг л дотроо бодог зүйлээ яг нэг нөгөө ярьж байна л да. Тэгээс юм нас айх юм. Би таныг урьж оролцууллаа. Таны бодож байгаа, харж байгаа өнцгүүдийг би сонсохыг хүслээ. Таац сайхан гаргаж явах шиг байна. Энэ бол өнөөдрийн зочдуудаас гэх юм уу те өнөөдөр манай 19 дахь дугаар явж байна. Хамгийн цормог те яг өөрийнхөө байсан гэдэгт бол бүлэрлцэхгүй. Баярлалаа. Энэ нэвтрүүлгийн эцэстэй тий. Магадгүй миний нөгөө нэг асууж чадаагүй та хэлэх гэж байгаа дэсгүй би ингэ сэдвийн өөрчлөлт явуулсан санаа байвал энэ хорно. За ер нь тэгэл би таны асуусан асуултууд нэгтгэл яаж хийгээл нэг та яриад байгаа гэр бүл хүүхэд рүү ороод чадаа гэж тий. Гэр бүл гэдэг чинь нийгмийн хатгаж орж байгаа байхгүй. Тий. Хүүхэд зөв хүмүүжлэлтэй зөв төлөвшлөлтэй зөв боловсролтой болоод хаана шалтгаалдаг. Гэр бүлээ шалтгаалдаг. Манайхан бол багш л. Үгүй гэр бүлээс шалтгаалдаг. Хүүхэд боловсролын нийт 80% гэр бүлээс болж байгаа. Хүмүүжил төлөвшлөл, суур хүмүүжил 80% гэр бүлээс болж байгаа. Үлцэн 20% явдгаас сургууль, гэдэг нэг гадаа орчим байна. Гэр бүлээ л эхлээд гоё төгөө болж байгаа. Гэр бүлээ л эхлээд гоё. Юм бол дараач асуудал ер нь зэгцэр явж байна гэж. За тийм байна баярлалаа. Нилээ том зүйлүүд талаар ярьчихлаа даа. Гэхдээ ингээл мэдлэг бүхний цаана энгийн зүйл байдаг гэдэг би итгэдэг байхгүй. Бүх юм ингээд нэг өгдөлгээд нэг юм байгаа. Тэгээд таны ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Гэр бүлд наад жаргал хүсье. Залуу хүмүүс учраас илүү нээлттэй маш их баярлалаа. Гэр бүл гэдэг бол номер 1 шүү гэдэг агуулгыг халтанд орж зочин маань хүргэлээ. Одоогийн дугаар энэ үрээд өндөрлөө. Дараагийн дугаараар уулзтлаа. Тэр баяр та. Баяр та.